Өнөөдөр төрийн ордонд нийт шүүгчийн 3 дугаар чуулган эхэллээ. Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн ерхий шүүгчдээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг 2 жил тутамд зохион байгуулдаг. Нийт шүүгчийн 3 дугаар чуулганыг Монгол Улсын шүүхийн ерхий зөвлөл шүүгчдээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байгаамаа. 3 дугаар чуулганыг нээж Монгол Улсын ерөнхийлөгч үгэлцээ. Тэрбээр шүүгч засаглал нийгэмдээ шударгаас тогтоох, түүнийг бэхжүүлэх нэн чухал институт, төдийгүй хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтай энэ цэцүү харилцан тэнцвэртэй ажиллах учиртай ардчилсан засаглалын нэгэн чухал тулгуур гэдгийг тодтогсоо. Мөн өнгөрсөн хугацаанд шүүх эрх мэдлийн хараат бус бие даасан байдлыг хангах зорилгоор үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж 2021 онд шүүхийн тухай хуулийг шинжилэн баталсан. Монгол Улсын ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинтгэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж бодлогын төвшөнд ямагт дэмжсээр ирсэн юм а. Аливаа шинтгэл бол зориг гарган хэрэгжүүлж тасралтгүй сайжруулах урт хугацааны үйл явц байд юм а. Та бүхэн удаагийн чуулганаараа өнгөрсөн 4 жилийн хугацаанд гардан хэрэгжүүлж буй шүүхийн шинтгэлийн үр дүн, ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж цаашдын бодлого зорилтоо тодорхойл мэдэгт итгэл дүүрэн байна. Энэ удаагийн нийт шүүгчийн чуулганы гол онцлог нь шүүхийн ерхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох нэн чухал хариуцлагатай сонгуулийг та бүхэн зохион байгуулна. Цаашаа шинээр сонгогдох ерхий зөвлөлийн гишүүд шүүхийн шинтгэлийн үйл явц, бодлогын залгамж чанар, ололт амжилтыг үргэлжлүүлж, хуулиар хүлээсэн үргээ нэр төртэй хэрэгжүүлэх ёстой. Мөн ерхий зөвлөлд шинээр сонгогдох шүүгч гишүүн та бүхэн шүүн таслах ажиллагаанаас түтгэлзэж, шүүхийн захиргааны алба хаагч болж байгаа гэдгээ онцгой анхаарч, Монгол төрийн бодлого, язгуур эрх ашигыг ямагт эрхэмлэнд эдэлж, чин шударгаар ажиллах учиртайг сануулж байна. Шүүгч та бүхэн Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг Монгол төрийн шударга осны говьшгүй Ганбат багна юм. Иргэд олон нийтийн зүгээс шүүх эрх мэдлээс ямагт хүсэн хүлээдэг, шаарддаг зүйл бол шударгаас ёс зүй, сахилга хариуцлага гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Хууль зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэлгүй бол харин ёс зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэлгүй гэдгийг та бүхэн ямагт ухамсарлаж, үйл хэрэгтэй чанд мөрдөж ажиллах учиртай. Монгол Улсын хэмжээнд нийт 518 шүүгч ажиллаж байна. Нийт шүүгчийн 3 дугаар чуулганд 498 шүүгч биечлэн оролцож байгаа юм. Хүндэтгэх шалтгаантай болон ажил үргэн гүйцэтгэн чуулганд биечлэн оролцох боломжгүй шүүгчид чуулганд захимаар оролцож байна. Шүүхийн ерхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох энэ удаагийн чуулганаас 5 шүүгч гишүүнийг сонгоно. Үлдсэн 5 гишүүнийг улсын хурлаас томилно. Шүүхийн ерхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох сонгуульд анхан шатны шүүхээс 8, давзаалдах шатны шүүхээс 6, хяналтын шатны шүүхээс 1 нийт 15 шүүгч нэрээ дэвшүүлээд байна. Анхаарах болно. Нийт шүүгчдийн чуулганы бүрэн эрхийн шууд хэрэгжүүлдэг нэг бүрэн эрх нь шүүгчдийнхээ төлөөллийг шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгодог. За 5 гишүүн байна. 5 гишүүнийг сонгон шүүгчдээсээ шүүгч гишүүнээр нэр дэвших ажиллагааг бол урьдчилан зарлаад 14 хоног материал танилцуулгын байршуулад олон нийтээс санал авсан. За нэр дэвшигчид гол юун дээр анхаарч өөрийгөө дэвшүүлдэг вэ гэхээр өөрийгөө шүүхийн тогтолцоо, шүүхийн захиргааны байгууллага, шүүхийн бие даасан байдал, хараат бус байдлыг бэхжүүлэхэд оруулах хувь нэмэр үндэслэл бичин өөрийнхөө туршлага, мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгыг гаргадаг. Тэгээд шүүгч нар тэр материалтай танилцаад чуулганыхаа үеэр нууц санал хураалтаар сонгох учиртай маргааш санал хураалт болно. Өнөөдрийн байдлаар анхан давзаалах шатны тойргийн болон төрөлцсөн 88 шүүх, 2 дагнсан шүүх ажиллаж байна. 2026 оноос гэр бүл хүүхдийн хэргийг дагнсан шүүх байгуулагдана. Шүүх байгууллагуудын ажиллах орчин нөхцөл барилга байгууламжийн асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байсаар байгаамаа. Зарим шүүх түрээсийн байранд одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Мөн шүүгчдийн ажлын ачааллыг 10 жилийн дунджаар авч үзвэл эрүүгийн хэрэг 130%, зөрчлийн хэрэг 143%, иргэний хэрэг 117%, захиргааны хэрэг 106%-аар өссөн байна. 2024 оны 6 сард бол бид шүүх байгуулах тухай хуулиа батлуулж чадсан. За үүгээр бол 116 шүүх 2015 онд байдлаар
байгуулсан шүүх байгуулах тухай хуулиар 116 шүүх байсныг 88 шүүх болгож тоог өөрчилсөн. За 2025 оны 1 сарын 1-ээс хэлбэр ажиллагааны агшилтны тойргийн шүүх бол байгуулагдаад одоо үйл ажиллагаа нь бол явагдаж байна. 26 оны 1 сарын 1-ээс гэр бүл хүүхдийн шүүх байгаад байгаа. Ажиллана. За тэгэхээр бид энд байгууллагатай холбоотой бэлтгэл ажил авал хангаад байна. Гэхдээ хууль эрх зүйн орчин бол одоогоор бол хангалтгүй бүрдээгүй байгаа гэж бас хэлмээр байна. 6 сард шүүх байгуулах тухай хууль батлагдсан. За энэ хуулиар бол анхан болон давзаалагчны нийт 88 шүүх. За энэ шүүхийн үйл ажиллагааг хэвээ явуулахад дэмжих үүрэгтэй 41 тамгын газар үйл ажиллагаа явуулахаар ингээд хуульчилсан байна. За тамгын газрыг бол шүүхийн ерхий зөвлөлд өөрөө бол зохион байгуулдаг. Тухайн шүүхэд одоо хэдэн тамгын газар байх ёстой гэдгийг ерхий зөвлөл шийдвэрлэдэг. За өнөөдрийн байдлаар 88 шүүх буюу 41 тамгын газарт бол өөрийн байртай шүүх бол 12 байна. За бусад одоо шүүхүүд маань бол түрээсийн буюу тийм ашиглалын шаардлага хангахгүй, хэрэгцээ шаардлагыг хангахгүй, талбай хүрэлцээ муутай, за стандартны бус тийм байранд бол үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаагийн чуулганаар хэрэг нэхэмжлэл өргөдөл гомдол хүсэлт хүлээ авах, хуваарлах болон хэрэг маргааныг хян шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болох асуудал зэргийг хөндөөн ярилцсанаа.